За сайн бацхан хүүхдүүд өнөөдрийн хичээлээр өмнөх хичээлээр бид тоолор таталтын тухай үзсэн бөгөөд энэ удаа нөхцөл таталтын тухай үзэх юм байна. Нөхцөл таталт. Зарим таталт бүлэг үйлдэлийг тавтан гүйцэтгэхэд яг хэдэн удаа гүйцэтгэх нь тодорхойгүй байдаг. Энэ тохиолдолд нөхцөл татлыг ашиглана. Нөхцөл таталт нь нөхцөлийн үнийн утгаас хамаардаг бөгөөд утга нь үнэн байх юм бол тухайн таталтыг гүйцэтгэсээр худал болох юм бол дараагийн алхам руу шилжих гэсэн үг. Нөхцөл таталтыг өмнөө болгох хойноо таталтай гэж хоёр ангилдаг бол small basic хэлний зөвхөн өмнөө нөхцөл шалгах таталтыг хэрэглэдэг байх нэ. Энэ нь өмнөө нөхцөл таталтын биелэг нөхцөл нь таталтын биеийн өмнө нь гэсэн үг. Small basic програмд нөхцөл таталтыг дараах while нөхцөл үгийг ашиглан бичих бөгөөд түүний араас нөхцөл бүлэг үйлдэл яваад энэ while бүрүүгээр төгсгөн. Блок схемээр үүнийг төсөлөх юм бол эхлээд нөхцөл шалгах үйлдэл таталтын биелэлд явагдана. Хэрвээ нөхцөл биелэхгүй бодлоосон тохиолдолд дараагийн командыг гүйцэтгэв. Ингээд тоолор таталтын биелэлтийг үгээр тайлбарлах хэлбэл таталтын нөхцөлийг шалгах нөхцөл болох логик илэрхийллийн утгыг бодно. Хоёр дахь алхам нь нөхцөл шалгах үйлдэлийн үр дүн нь үнэн бол таталтын биеийг нэг удаа биелүүлээд нөхцөл шалгах үйлдэл рүү шилжинэ. Тоолорын утга эцсийн утгаасаа хэтэрсэн бол таталтыг зогсоож дараагийн алхам руу шилжих юм байна. 1-100 хүртэлх тоог дэлгэцэнд хэвлэхийг while түлхүүр үгийг ашиглаад хэрхэн програмчилж болохыг харъя. Энэ програмыг small basic програм дээр бичиж үр дүн гарцгаая гэдэг. Энийг нэгээс эхлүүлэх бөгөөд энэ тогтмолоор 100 хүртэл дэлгэцэнд хэвлэгдэнэ. Энэ таталтыг хийж өгөхдөө while таталт ашиглан энэ нь 100-аас бага буюу 100-тай тэнцвэргүй тохиолдолд энэ таталтыг тавтан гүйцэтгэсээр байх бөгөөд дэлгэцэн дээр нэг нэгээр нэмэгдүүлэн нэг бүрчлэн хэвлэнэ. Ингээд таталтыг дуусган програмыг ажиллуулж үзвэл дараагийн жишээ бодлоо энэ тооны цифруудын дийлбэрийг олох програмыг бичих. Энэ кодыг small basic програм дээр бичиж үр дүн гарцгаая. Энэ тоо гараас оруулж бөгөөд эмэд энэ утгыг оруулж S-тгээс эхэлнэ. While таталтаар M нь тгээс ялгаатай юу? Энд S нь тухайн цифруудын нийлбэрийг арын оронгоос авч тооцоолох бөгөөд math reminder гэсэн тухайн M тог 15-аад сүүлийн оронгийг авна. T хувьсагчид M-ийг 10-аар хувааж өгч аргуудснаас сүүлийн оронгийг нөрхиж дараагийн орон руу шилжих байна. Сүүлийн оронгийг нөрхөд дараагийн орон руу шилжих функц маань math polar бөгөөд энэ нь тухайн тооны дараагийн орон руу бүхэл орон руу шилжинэ гэсэн үг. Ингээд n while гээд энэ таталт маань тухайн орныг m тоон тэгтээ тэнцүү болтгоо үргэлжлэх бөгөөд тэгтээ тэнцүү болсон тохиолдолд цифруудын нийлбэрийг дэлгэцэнд хэвлэнэ. Гэрийн даалгад өгөгдсөн тоонуудын цифруудын нийлбэрийг олох эерэг бүхэл n тооныг факториалыг олохыг while ашиглан бодоорой. Ингээд хичээлээ итвэх гарган үзсэн хүмүүстээ баярлалаа.